энэ бодлогыг харьцгаая. Асуулт маань юу байна вэ гэхээр энэ хоосон зэнд энэ дөрвөн үгний аль нэгийг нь оруулж тавих юм байна. Харах юм бол ер нь бол үйлбэрийн verb буюу үйл үг хайж байгаа шинжтэй харагдаж байна. Өгсөн сонголтуудыг харах юм бол тэгтээ хэдийдээ мэдээж хэрэг унших хэрэгтэй болно. За хамгийн түрүүнд to survive when water is scarce тийм ээ. Энэ болохоор юу байна вэ гэхээр энэ modifier явж байна. Тэгэхээр бидний үндсэн өгүүлбэртэй бол хамаагүй болж таарах чинь. Embryos за эндээс хэллээ. Inside killfish eggs. За энд хэдүүлээ юу ярьж байгаа нөхөр энэ preposition явуулчлаа. Тэгэхээр embryos гэдэг бол манай subject болж таарах нэ гэсэн үг. Өгүүлбэрийн маань өгүүлэгдэхүүн. Тэгвэл хэдүүлээ энд хайж байгаа үг маань үнэхээр л үйл үг болж таарна. Тэгэхээр энэ хоёр үг хоорондоо conjugate таарах ёстой. Тэгэхээр embryos гэдэг бол олон тоон дээр болж байна. Тэгэхээр үйл үг маань олон тоон дээр орж ирнэ. Ингээд харах юм бол энэ нь л зөвхөн тохирох сонголт болж таарна л гэсэн үг.